За сүүлийн олон нийтийн хэвлэл мэдээлэлээр наттай холбоотой яваадгаар ингээд аль биесны одоо мэдээлэл хийж байна. Нэгдүгээрт 2016 оноос эхлээд улсын хурлын гишүүн нэр дэвшгээс авахгүйлаад одоо хөрөнгө оруулалтын мэдүүлгийг авилгалын тэмцэх газраар хянуулж ирсэн. Сүүлийн үед 3 үсэгтэй компани маань одоо 2 үсэгтэй компанитай ингэж холж одоо бие тэнд одоо хувь эзэмшдэг гэж яриад байгаа. Энэ бол уул үндэсгүй аль биесээр одоо бүх юм бүртгэл ил тод байгаа учраас хэдэн сарын хэдэнд үсгэн байгуулагдсан юм байна, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулсан юм байна гэдэг нь энд байгаа гэдгийг та бүгд хэлье. Архируу хөгжлийн инвест гэж компани байна. Одоо бизнесийн зөвлөгөөх консалтинг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдэг 2015 онд байгуулагдсан 100% эзэмшигч нь миний нэр дээр байгаа гэдгийг. За Булган будаг компаниг бусдад хамтарч байсан хувьцаагаа 3 сарын 29-ний өдөр одоо иргэн шагтарсүнгийн мөнх хоёр гэж хүнд одоо ингээд аль биесээр ингээд шилжүүлсэн. Гэтэл энэ авсан хүн маань харин энэ яриад байгаа сүүлийн үед яриад байгаа энэ намууд ивчих гэж компанид хувь эзэмшдэг. Тэр нэг олон ажил авсан гэж яриад байгаа маа. Тийм учраас иргэн мөнх хоёртай болон намууд ивчихтэй миний би ямар нэг хамаарал холбогдол юм байхгүй энэ хүнтэй холбогдож байгаагүй уулзч үзээгүй гэдгийг хэл. За яагаад ийм мэдээлэл яваад уг нь бүртгэл сайжирсан юм л та. Тэгээд бүртгэл дээр бол энэ Булган будаатай холбоотой компани маань шагтарсүнгийн мөнх хоёр гэж хүн 4 сарын 3-наас эхлээд ингээд 100% эзэмшигч нь болцсон. Бүртгэл дотор хэрвээ энэ мөнх хоёртой зүг одоо энэ регистрийн дугаартай компани дээр миний нэр байсан бол угаасаа одоо байж ах байсан. Нөхцөл байдал ийм байгаад байгаа учраас энд бас аль биесны мэдээллийг хийж байна гэдэг хэлээ. За энэ сүүлийн үед нийгмид онцлогсон энэ асуудал маань олон жил явсан аль улс төрийн хүчнүүдийн одоо зохиосон, бий болгосон алдаа. Энэ тэгээд ил тод байж энэ бүртгэлийн систем илүү ил тод болчлоо. Цаг хугацааны наривчлалтай байгаа. Тэгэхээр цаашд энэ дээр аль биесны ингээд мэдээлэл хийж байгаа маань нэ гэдгийг хэлье. Одоо тэр Улаанбаатар цахилгаан төвөөс сүлж байгаа байхгүй. Биш харин тэр компани чинь намууд ивчих байхгүй. Гэтэл мөнх хоёр гэж хүн надад байсан миний хувь эзэмшдэг компанийг л худалдаж авсан хүн болохоос биш тэр хүн юу хийж яаж явсан нь бол би мэдэхгүй. Тийм учраас ямар ч байсан холбогдлого гэдгээ аль биесээр хариуцлагатайгаар мэдгэж байна гэдэг ингээд алтан мэдээлэл гарцсан байна. Одоо таны одоо ямар хүн юм дээр 3 сарын 29-нд хийсэн одоогоор бас төлбөрийн тооцоотой байгаад байгаа учраас үлдэгдлээ авах байгаад байгаа л гэсэн юм таа. Тантай огт хамаагүй гэж. Аль бие усаар хэлж штэ би хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээрээ би энэ компаниудын бүртгэлтэй нэрс байгаа. Одоо байгаа энэ намууд ивчих гэж компани мөнх хоёр гэдэг хүн чинь сая харуулсан энэ усын бүртгэлийн регистрийн дугаар дээрээ 100% энэ хүнийх байхгүй да. Минийх биш. Одоо энэ 31 86 67 9 гэсэн дугаартай 100% гэдэг. Бусад эзэмшилтэй компаниуд нь болохоор үүсгэн байгуулагч нар гээд 3 бол 3 4 бол 4 нь бүртгэлийн системээс харагдаж байгаа. Тийм л байгаа намууд ивчтэй холбоотой. Одоо таныг ингээд компанийнхаа нэрийг хүн дээр шилжүүлж байгаа. Тэгээд дараа нь юм асуудал үүсгээр энэ надад хамаагүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Монгол улсын хуулиар хөрөнгө оруулалтын мэдүүлгийг би хэлсэн шүү дээ. Бүгд явдаг энэ асуудлыг угаасаа хамааралтай надтай ийм хүмүүс хамааралтай гэдэг хөрөнгө оруулалтын мэдүүлэгдэр байгаа. Би ийм компанитай холбоотой учраас энэтэй холбоотой асуудалд оролцохгүй гэдэг учраас тэр жигсаалтанд энэ дээр байгаа. Аль биесээр одоо авилгалтай тэмцэхээс та энэ компанитай дутуу мэдүүлсэн байна. Хамааралгүй компаниуд чи энэ гэсэн надад ирээгүй аль биес. Тийм ч учраас олон компанитай гэж яригдаад байдаг. Энэ бол олон залуучуудтай нийлсэн баг хөрөнгө оруулалт хийсэн олон төслийн юмнууд л байгаад байгаа. Түүнээс биш бусад хүмүүс шиг ангаар их олон том компани эзэмшдэггүй. Яагаад гэвэл би ч өмнө хэлжсэн одоо ч хэлье. Олон шинэ залуучууд нийлж хамтарч бизнес босгодог. Юуны нэг нь л энэ. Харин хөрөнгөний зах зээл маань сайн хөгжөөгүй учраас бид нар лист компани одоо хөгжүүлж чадаагүй байгаа. Манай нийгмийн алдаа энийг харин илүү хөгжүүлж ил тод болох ёстой гэдэгт та бүдтэй санал нэг байна. Одоо энэ улс төрчид бизнес хоёрыг салах бол одоо тухайлх юм бол тань шиг ингээ 20 хэдэн компанитай хүн улс төрд орж ирчихэл сайд болчиход тэгээд одоо нэг юм компани янз бүрийн тендер төрийн юмнуудыг авдаг дараа нь өө би шилжүүлсэн штэ гэл ийм юу салгах энэ төрөө цэвэрлэх тал дээр юу та ямар бодолтой байна? Нэгдүгээр миний компаниуд ямар ч төрөөс дэмжлэг авч босоогүй. Надтай ижилхэн
олон бизнес эхлүүлсэн, арааны бизнес эхлүүлээ явж байгаа олон залуучдын нийгэм бий. Түүнээс үүш төрөөр тижээгдээ төрөөс том дүнтэй дэн дээр аваад компаниа усгачаад ингэж байгаа юм байхгүй. Харин компани засаглал бүх төвшөнд ил тод байх хэрэгтэй гэдэг дээр бидний л хүсэж байгаа. Энэ нийгмийн энэ залуучууд хүсэж байгаа. Түүнээс үүш албан тушаалаа далаалгаж юм хийгээд ингэдэг юм. Жижиглэнгийн бизнесийг эцсийн хэрэглэгчээ сонгодог. Тийм л байна. Гол нь ялгаа нь бий байгаа шүү. Нийт борлуулалтыг